Манай улсын нийслэл Улаанбаатар хот нь 4 уулын дунд тэдгээрээс их авсан 25 томоохон хуурай сайрууд болон туул, сэлб, улиастай толгойтын голын бэлчирт байршилтай тул голын болон урийн үерийн эрсдэл ихтэй бүсэд багтдаг юм. Монгол улсын хүн амын бараг тал нь амьдардаг Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй суурьшлийн газрын хэрэгцээг хангах оновчтой зохицуулалт болон үерийн эрсдэл, аюултай бүсийн талаар олон нийтэд зориулсан мэдлэг мэдээлэл дутагдaltaйгаас үерийн аюултай бүсэд гэр хороолол үргэлжлэн тэлж байна. За би Насанбаярын Туяа Сонгон хайрхан дүүргийн 40 дугаар хороонд амьдардаг. Тэгээ манай энд одоо хөрсний ус гараад олон жил болж байгаа. Тэгээ энэ хөрсний усны гараад одоо ингээ айгүй их устай өвөл болоод одоо мөсөн догш болдог. Зун болоод намар шавартай ийм байдаг. Тэгээд 2017 оноос эхлээд энэ төслийн эхэн бол манай хорон дээр 7 дугаар хуучин 7 дугаар хороо байхад манай хорон дээр ирж ажилласан. Тэгээд тэрнээс хойш ажилласаар хагаад энэ өнгөрсөн 2019 онд энэ төсөл хэрэгжихээр болоод ингээ 20 оны 6 сараас энэ компани шалгараад тендер шалгараад энэ хангилцэг гэдэг компани ажлыг хийж байгаа. Одоо ажлын явц бол аягүй сайн явж байна. Тийм болохоор иргэд орчин суугчид бид нар үнэхээр энэ төслийнхэнд болоод энэ хангилцэг компани хамт олонд маш их талархалтай байгаа. Гурван метрийн гүнд усны шүүрүүлэх, хөрсөн ус шүүрүүлэх шугам хоолой ажлыг тавьж хийж гүйцэтгсэн. Энэний үр дүнд одоо энэ өнгөрсөн үйл бол одоо манай энд ямар ч шавар намаг байхгүй одоо ингээд ерөөсөө ийм айгүй сайхан ингээд хуурай хөрс одоо ингээд цэвэрхэн хуурай айлууд нүүлсэн байсан айлууд бол одоо эргээд хашаандаа иргэдийн амьдрах нөхцөл сайжирсан. Дээр нь бол одоо манай энэ хавийн айлуудын газрын үнэлгээ хүртэл одоо ингээд айгүй дээшээ өсөж байна. Ягаад гэвэл одоо энд 2 саяд газар хашаа зарагддаггүй байсан бол одоо 5 сая гэхэд энэ яг далангийн ардталд бол хүн хоосон хашаа авъя гэхэд олдохгүй байх жишээ нь одоо үнэхээр ийм сайхан болсон. Энд бол одоо бид нар бол манай эндхийн оршин суугчид бид нар бол одоо хавтын төслийнхэнд маш их талархаж байгаа. Төлөвлөлт муутайхан одоо байгуулсан хотууд одоо нинүг ярихад манай Улаанбаатар хот ч гэсэн үерийн асуудал ялангуяа сүүлийн үед явж одоо хот байгуулалтын том асуудал болж байна. За дээр нь мэдээж Ирвхамын нүүдэл суурьшлын жаахан эмх самгараа байдал энэ төр одоо төлөлтөөс гадуур энэ тэнд айлрах одоо олноор буудаг учраас эрсдэл өндөр болж байгаа л да. Энэ байдлыг харгалдан үзээд одоо Улаанбаатар хотын зарим дүүрэгт үерийн асуудлаас сэргийлэх энэ төслийг зориуд нэгсмэсээ байгууллагын Ирвхамын суурьшлын байгууллагатай хамтраад боловсруулж дасан зохисанд хандаад тэндээс дэмжлэг аваад хэрэгжүүлж байгаа энэ төсөл ингээд 4 жилийн туршид энэ төслийн хүрээнд хийсэн ажлын үр дүнг өнөөдөр ингээд танилцуулахад сонин зүйл өнөхөр олон улсын байгууллагуудын дэмжлэгийн хэрэгжиж байгаа төслүүд Монголд нэг том зовлон байдаг юу гэхээр үр дүн эзэн болж үлдэхэд юм дээр манайхыг халддаг. Төсөл дуусгаад тэгээд бүхэн мартаал ажиллаж исэн хүмүүс өөр тийшээ яваад өгдөг. Нутгийн хүмүүс ч гэсэн энэ талаар нэг санаа тавьсан байхгүй ингээд заримдаа одоо үндсэндээ зарсан мөнгөний үр дүн бараг харагддаггүй. Тэгэхээр энэ дээр бол нутгийн иргэд өөрснөө санаачлаад тэр суу шуудууд татах тэр одоо илүү боловсон одоо жолонтой болох техникийн юмнууд дээр маш их тийм санаачлагтай хамгийн гол нь хүчээ нэгтгээд одоо ярьж ш урд нь бид нэгээ бараг тэндгүү тийм байгаа л бараг зэрэгцээ хашаа нэмдэрх нэг тэндгүүс одоо бүр хэсгүүлгээрээ нийлээд хамтраа санаачлаад энэ юм хийгээд цааш нь бүх юм аваад явна өшөө дээр нь ингэмээр байна гэсэн юм ярьж байгаа. Энэ бол миний хувьд одоо маш том онцлогтой юм төсөл юм гэж ингэж бодож байна. Тэгээд хэрвээ одоо үнэхээр энэ төслийн үр дүн жинхэнэ газар дээрээ амьдарч байгаа хүмүүст хүрсэн ийм өрн нөлөөтэй болох юм бол мөн одоо энэ төслийг цааш нь үргэлжлүүлээд одоо хүрээгийн тэлээд хамрах одоо хүмүүсийг мөн одоо хүрээгийн тэлээд ингээд дахиад олон улсын байгууллагууд төслийн хэлбэртэйгээр шинэ хүсэлт авахын боломжтой. Энэ талаараа бас энэ төсөл нэг онцлогтой юм давуу талтай юм байна гэж би хувьдаа бодож байна.